өрөөдөрөө Мистик хүүхара дуулаарай Энд тэндгүй инээд бяхаж Ирхэмнэн хүүхдүүд баялан Энэ бол мөнхийн хотхон Иргэдэг бидний дотны найд Хүүхэд бүрийг хайрлан би Хөгжөө баярыг түгэн би Найзууд бүхнээ тойруулаад Наадан тоглох дуртай би Зүг амьдрал зүг хүсэл Зүг бүхнийг бид түгэн Бид бол ханы хүүхдүүд Хаан улсыг ихэмээгээ Мөнхийн хотхон Мөнхийн хотхон Бидний найзууд Мөнхийн хотхон Итгэж найдвар Мөнхийн хотхон Үргэж хамтдаа Тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий Тийм байна Ямар гоё юм бэ Сайн байцгаана хүүхдүүдээ мөнхийн хотхон нэвтрүүлэг эхэлж байна. Найзуудаа би та нарт гоё үзүүлэхөө. Амар гоё. Би ийм том хүмүүсийг шиг ийм гоё төрөвчтэй болсон. Тэгээ дотор нь зөндөө мөнгө байгаа. Энэ хараа. Ийм гоё. Тэгэл яг гоё том ах нар шиг орж ирээл дэлгүүр дотор ингээл гаргаал. Ингээл мөнгө таалал. Тэгэл зөндөө юм авч олноо. Тэгээд би штэ энэ мөнгийг яаж олсон гэж үнэхээр амархан аргаар гоё олсон юм чинь. За. Ари мама намайг алдаг бөнгөө өгөөч гээд гуугаа таахт нөхгүй би өгөөж явсан юм да. Хөөе нэстэггүй сайн уу? Сайн уу шүдэрхээ? Хөөе нэстэггүй чи яасан гоё төрөвч талсан бэ? Би үзэж болох уу? Тий, чамд ийм төрөөс байхгүй юм чинь. Надад нэрээ төрөвч байхгүй шүү дээ. Чи яагаад хаанаас ийм гоё төрөвчтэй болсон юм? Энэ төрөвчийг маа эмээ өгсөн байхгүй юу? Би харин Тийм үү. чи үзэхөө. Би үзээдөхөө. Чи миний бамраа шиг ярьж заяа. Та чи бодлоо. Яг том ах нарын хэргэлдэг төрөвчтэй адилхан юм тийм ээ. Тийм багаз. Хөөх нэстэггүй. Чи яаж ийм их мөнгөтэй болсон юм? Их багаз. Би тоолчихгүй. Тэгээд таалдаа. 3100 төгрөг биш нэстэггүй. Их багазтэй. Чи ийм их мөнгө хаанаас авсан юм? Би баян болсон. Шүдэрхээ. Би энийг штэ. Амар гоё амархан арга хэрглэж олсон юм чинь. Тийм үү нэстэггүй. Би ч гэсэн мөнгөтэй алгахыг хүссэн шүү дээ. Чи надад амархаараа заагаад өчтөгөө. Зааж өгмөөргүй байна. Нэстэггүй. Хойлоо адилхан хойлоо хамт гоё их мөнгөтэй болол хойлоо зөндөө гоё юм авч идэх. Тийм ээ тий. Хоёулаа нийлүүлж яагаад гоё авч болох юм бэ шүү. Тий нэстэггүй. Тийм болгоо чи надад яаж амархан аргаар мөнгө авснаа надад яриад өчтөгөө. За яг хөө тэглээ. Энэ бол маш энгийн яах ёстой вэ гэхлээр дэлгүүрлөө маш их явах хэрэгтэй. Дэлгүүр маш их явах хэрэгтэй. Яагаад харин дэлгүүр авах юм бол бид нар өөртөө байгаа мөнгөөрөө ямар нэгэн зүйл хийцээс худалдаж аваад мөнгөгүй болчдөг штеп. Тэгдэг л дээ. Гэхдээ энэ арга бол арай ондоо. Би сайн ойлгохгүй л агаад байна нэстэггүй. Шүдэрхэн чи таах гэдэг оролдоод үстэй. Шүдэрхэн өгөх тусмаа авна гэдэг нь штэ. Тэр шиг дэлгүүрлөө явах тусмаа бид нэр олон их мөнгөтэй олно. Ямар сони юм бэ? Дэлгүүр туулна очихоор худалдагч их чах биднээс мөнгөний маань аваад бид нэр талах өгдөг, гоё чихэр өгдөг. Тэгээ бид нэр мөнгөгүй гарч ирдэг дээ. За би хэлээ яриасаа шүдэрхээ. За хэл. Ээж аав нар маань бас ах эгч нар маань бидэрт юм аваарай, тийм аваад иргээд мөнгө өгөө явуулдаг штэ. Тий. Тэгэнгүүт яадаг вэ гэхээр хариултыг нь өөртөө аваад үлдэх хэрэгтэй. Хариултыг өөртөө аваад уу? Тий. Шүдэрхээ ингэдэг байхгүй. 450 төгрөгийн юм аваарай гэд 500 төгрөг өгөх юм бол 50 төгрөгийг өөртөө аваад үлдчихдэг байхгүй. Тэгээд зөндөө их дэлгүүрлөө явах тусам олон их мөнгөтэй болно. Амар гоё арга байгаас таа. Нэстэггүй. Би ойлгоо болж та. Хэрвээ хариулт ирэхгүй бол яах вэ? Хариулт ирэхгүй болов. Тэгвэл яах вэ?
Тэгээд дараа нь дахиад явах юм бол хизээ нэг зэг заавал хариулт ирдэм аа шийдвэр. Тэгвэл нэстэггүй маш их мөнгө хариулаад ирвэл яах вэ? Маш их үү? Тий. Тэгвэл тэр дотроос нь жоохныг нь аваад мэддэгтгээргүйгээр жоохныг аваад тэгээд бусдыг нь энэ хариулт нь байна гэдэг өгөөл болоо. Хөөе нэстэггүй. Наад чинь шудраг бас арга юм биш үү? Яаж шудраг бус гэж? Аав ээж. Харин ч гоё мэрэгэн санаа аваад зтэй. Үгүй би л тэгж бодохгүй наа. Наад чинь их муу арга байна. Яагаад? Яагаад гэх юм бол аав ээжтэй худлаа ярьж ийн дундаас нь мөнгөд авна гэдэг чинь бас хулгай хийж байгаагийн нэг хэлбэр. Тийм болохоор наад чинь их буруу арга юм шиг байна. Би ерөөсө чиний мөнгөнд шунхаархаа бас чамтай адилхан ийм их мөнгөтэй болохоо боллоо. Ийм муухай аргаар мөнгөтэй болсондар хоосон байсан дээрөө. Оо хүний юмыг зөвшөөрлөхгүй хулгай хийх чинь буруу гэдгийг би мэднэ л дээ. Гэтэ ингэж болох нь хулгай хийх гэсэн үг юм уу? Тийштэй нэстэггүй аав ээж чамд маа гэж мөнгө өгөх чи аав ээжийнхээ мөнгнөөс шүп гэд аваад өөр даадгалж байгаа аав ээжийн хариулт мөнгө гэж өгөх чинь хулгай хийсэнтэй адилхан штэ нэстэггүй. Оо би уулын эхлээд эхэндээ ээж аав хариулт нь хаана байна гэж юусаа асуухгүйсэн байхгүй юу? Яагаад асуудаггүй вэ гэхээр манай нэстэггүй хүү маань аав ээжийнхээ мөнгөнд итгэмжтэй зөв сайн хандна гэж итгэдэг учраас манай нэстэггүй бит хоёрын мөнгнөөс авахгүй дээ гэж боддог учраас аав ээж нь чамаас асуухгүй байгаа байхгүй юу да? Оо тийм биш тийм ээ. Би эхлээд асуугаагүй байхгүй юу? Тэгээ дараа нь кармандаа юм мартчихсан. Тэгээд нэг мэдсэн чинь надад 50 төгрөг өгсөн. Тэгэхээр би 50 төгрөгтэй болчлоо гэд тэгээд бас надаас суугаад 50 төгрөг хаана вэ гэж асуухгүй болохоор энэ мөнгө минийх болчлоо гэд тэгээд дараа нь тэгэх тусам ээжээ юус асуухгүй болохоор тэгээд тэгсэн чинь нэг мэдсэн чинь айгүй их мөнгөний хариултаа ирсэн байхгүй юу? Тэгсэн чи яг тэгвэл хатаа нэсэхгүй эндээс хойш дахиад ингэж болохгүй шүү заа юу? Оо шүүдэрхээ би тэгвэл түрүүнээс хойш айгүй олон өдрийн турш бороо муухай зүйл хийдсэн байж тээ. Тийм. Хуурамчаар шудраг бусаар олж авсан ашиг хэдий их байлаач тэр чинь ямар ч ашиг болдгоо байхгүй. Харин ч зөв шударгаар альва зүйлийг олж авах хэрэгтэй гэдгийг. Өнөөдрийн хүртэл мдээгүй болохоор би бороо гэж юусаа бодохгүй явж исэн. Тэгвэл нэстэггүй одоо чи мэддэг болсон шүү тийм ээ. Тийм болохоор одоо чи засарч байгаа. Харин би яах вэ шүүдэрхээ? Одоо чи муухай хөвгт болмооргүй байна шүүдэрхээ. За нэстэггүй чи муухай хөвгт болохгүй чадан заяа. Тийм болохоор чи одоо тайвшаад одоо яах вэ гэхээр аав ээж дээр очиод мөнгөө буцаагаад өгчих заяа. Би ингээд 7 хоногийн турш хоёрын дэлгүүр яваарай гэж надад өгсөн мөнгнөөс чинь би хариултыг нь өөртөө авсан байсан юм аа. Тэр намайг уучлаарай гэж буцаагаад өгчих заяа нэстэггүй. Тэгэхээр мад аав ээж чинь чамайг харин стом мундаг сайн хүүхдтэй шүү гэд дахиж чамайг муу зүйл хийдэггүй хүүхд толгойд чинь туслаад үргэлж чамаа санаа тавиад тэгээд бас чамаас чанаж магадгүй. Ээж аав маань нэрээ намайг сайн хүүхдэн гэх болов. Тэгэж нэстэггүй буруугаа хулыг хүдээх юм бол тэр хүүхд чинь сайн хүүхд болдог ахгүй да. Тийм үү? Би ичээд байна. Зүгээрээ нэстэггүй намайг загнуул яах юм? ганцхан удаа ичээд ганцхан удаа загнуулчих юм бол дахиад чи цаашаага санаа зовх зүйлгүй болно шүү дээ. Юу муу хөлт байснаас ганцхан удаа загнуулаад сайн хөлт байсан дээрээ. Тийм яг зөв нэстэггүй. Тэгэхээр би өнөөдөр очиод ээж аавдаа би мөнгө авцсан байсан юм аа би дахиж хизээж авахгүй би тэгээ үргэлж шударга байна гэж хэлнэ. Тэг яг зөв сайн байна нэстэггүй. Баярлаа. Тэгвэл тэгээ чи эмээгийнхаа өгсөн ийм гой нандин төрөвчин чи өөрийнхөө зөвөөр олж авсан мөнгөө хадгалаарай заяа. Тэгнэ. Тэгээд харин ч тэгээд улам их цуглуулах юм бол би хүмүүст харуулад би энийг хөдөлмөрөөрөө олж авсан гэж хэлвэл илүү бахархмаар юм байна. Тийм шүү. Найзуудаа та нарт бас нэстэггүй тохиолдсон шиг ийм зүйл тохиолдож байсан уу? Хэрвээ тохиолдож байсан бол та нарт гэж хэлэхэд энэ чинь буруу зүйл шүү. Тийм болохоор дахиж битгий хийгээрэй. Найзуудаа хэдийгээр бид нар мөнгөөр олон гой авч болдог ч гэсэн буруу замаар авах юм бол тэр зүйл маань гоё бидэрт санагдахгүй юм байна шүү. Тэгэхээр бүгдээрээ үргэлж шодрог айцгаая. Харин тийм байсан юм төлөө ээж аав нар маань биднийг чагна штэ. Тийм ээ шүдэрхээ. Яг зөв. Шодрог бусаар олж авсан үлэмжих хөрөнгнөөс зөв шударгаар олох баган дээрээ гэж байдгийг. Тийм болохоор нэстэггүй өнөөдөр зэгтээд хоёулаа бас үзэгч найзуудтайгаа хамтдаа шударгаар альва зүйлийг олж шударгаар хэрэгэлцгээдэг хөө. Тэгээ
Ингээд өнөөдрийн мөнхийн отхон нэвтрүүлэг өөрөөр өндөрлж байна найзуудаа. Мөрөөдлөө нисцгээе. Найзуудаа бүгдээрээ хамтдаа харанхуйд гэрэлтцгээе. Хааны хүүхдүүдээ баяртай.